Hi guys. За Австрали улсаас мэдчилж байна. За би ирсэн. За би өмнөх нөгөө бичлэгэн дээрээ яг Австрали руу явж байгаа тэр үйл явцаагаа влог болгож оруулна гэж ярьсан. Гэхдээ би бол тийм нөгөө влог хийх төрлийн хүн биш юм байна. Ингээд жоохон камерын өмнө яг гоё ярьж юм тайлбарлах төрлийн хүн юм шиг байна. Яг нөгөө жижиг юм юмнууд бол хийж үзсэн л дээ. Тэрийг ийм За дунд нь мананы зохины төрс өдөр нь болоод тэгээд найзаагаа төрс өдрийн хүү тэмдэглэсэн байт юм аа. За тэгээд найзаагааны харуулчи. Төрс өдрийн минь. За тэгээд явсандаа сайхан өдөр минь баяртай гэл. Дүү бит хоёр тэгэл уйлж унжаал баяртай эцгээгээл энхүү тэрвэрлдээл. За тэгээд ямар ч гэсэн ирчээд тэгээ би болохоор нөгөө өмнөх бичлэгнэр хэлжсэн шүү дээ нөгөө ICM-ээр 6000-ын тэр багцаар нь одоо багцыг сонгож байгаа гэд сонгосон гэд. За тэгээд тэрхүү 6000-ын багц дотор нь юу багцсан байдаг талаар бас өмнөх бичлэгнэр хэлсэн. За одоо яг нөгөө бодит байдал дээр тэр нь яаж хэрэгжсэн, би яаж ирсэн, яг ямар үйл явцаар явсан талаар бас хуваалцъя гэж бодлоо. Би бол одоо ямар ч нөгөө ажилдаа орсон, нөгөө ирэх өстой газартаа ирсэн ингээд ер нь баярсан байж байгаа. За тэгээд би бол юу ясан 4 сарын би нөгөө ирсэн өдрөө мартцсан. Тэрийг яг ингээд дуур оруулъя. За тэгээд намайг ирэхэд бол аэропортоос тосч авсан. Бүхэл бүтэн бараг 1 цаг хүлээсэн баха. Тэгээд хүлээгээд тэгээд манай автобус юмсан ирээд тэгээд надаас өөр хүн байгаагүй. Тэгээд ганцаар намайг авч аваад тэгээд намайг хостел хүргэж өгсөн. Тэгээд хостелд ирээд ямар ч гэсэн нэрээ хэлээл паспортаа үзүүлээл тэгээд карт аваад орсон. Тэгээд намайг ороход болохоор нөгөө манай группийн хүмүүс бас байж исэн. Тэгээд манай групп гэж яг ямар хүмүүсийг хэлж байгаа гэхээр ер нь бол визитосынхан одоо нэг 7 хоног бүр ингээд одоо нэг тэр хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг гэх юм уу. За визитос гэж яг юу хэлээд байгаа гэхээр нөгөө ICM-тэй гэж нөгөө гэрээ байгуулад одоо тэр 6000 вакцины хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа тэр ямар ч Австрали улсын нэг компани гэх юм уу. Одоо тэр компаниг хэлж байгаа л гэсэн гэж ойлгож байгаа гэхгүй. За тэгээд одоо тэр тухайн одоо 7 хоногийн групп маань ингэж байж исэн. За манай группт хин байсан бэ гэхээр амьдсан Монголоос би, тэгээд Германаас нэг 2 залуу, тэгээд Австрали улсаас нэг охин, тэгээд нөгөөх нь бас Герман байсан баха. Гэт ингээд тавуулаа байсан. Тэгээд нөгөө бидний гайд хийх хүмүүс маань бас байсан. Тэгээд бид нар нөгөө чиглүүлэг энэ өгөөл за ингээд өнөөдөр ингэн тэгэн маргааш ингэн за тэгээд ер нь дараа нь ингээд фарм руу явна гэж бүгдийг ер нь тайлбарлаад өгсөн. Тэгээд очсон өдөртөө болохоор бид нар сим картаа очиж авсан. Тэгээд банкны данс нээлгсэн. Тэгээд визитосын тэр одоо тухайн бизнесийн одоо эзэд те амт энэ бол оройн хоол идээд нэг тиймэрхүү юм болсон. Тэгээд ер нь тухайн тэр одоо ирсэн өдөртөө бол ер нь тэгэл хостелд орчиж байгаа. Тэгээд бас сим карт авчиж байгаа. Банкны дансаа нээлгэж байгаа. Тэгээд бид нарт хамт нэг хоолоо бас те идчихэж байгаа. Ингээд бас нөгөө амар өглөө амар ирдэг болохоор ингэж юмнууд амжуулж байгаа. За тэгээд ер нь бол 4 дахь өдөр байсан тэр өдөр тэгэхээр ер нь 1 дахь өдөр фарм руугаа явна гэсэн. Тэгэхээр би нөгөө хэлжсэн шүү дээ 2 дахь жилийн визийг авахын тулд заавал нөгөө 88 хоног яг нөгөө хөдөөж авах хүн фармд ажилласан байх шаардлага тавигддаг. Тэгэхээр тэрнийхэн дагуу бид нар бол одоо нөгөө фармд ихний одоо 3 сар ч юм уу ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд тэр одоо тэр ажилд фармын ажилд биднэрт одоо бэлтгэхийн тулд биднийг 5 хоног тийм фармд ажиллуулж ингээд нэм тренинг хийсэн гэсэн үг. Ингээд фармын амьдрал ямар байдаг вэ? Юу хийгддэг вэ? Яадаг вэ гэдгийг одоо ойлгуулж харуулахын тулд тийм 5 хоногийн юм тренинг болсон гэсэн үг. Тэгээд бид нар юу тэгэхээр бол нөгөө Brisbane гэдэг хотод нь очсон. Тэгээд тэнд бол яг тэр хостелд нь 4 дахь өдөр очоод одоо 1 дахь өдөр хүртэл гэхээр одоо 4 хоног бол байсан. Тэр хугацаанд бол яг бид нар нөгөө zoo park
одоо билет авч өгөөд тэнд нөгөө хаантлыг бас харах үзэх одоо боломжийг өгсөн. Тэгээд дараа нь яг хөө тэгэл бид нар өөрсдөө тэгэл Brisbane хотыг гоё explore хийгээл тэгэл зугаалал гадуур тэнээл тэгэл юм бол тэр 4 хоног маань өнгөрсөн. Тэгээд нэгдүгээр өдөр нь болохоор өглөө эрт тэр нөгөө фарм руу одоо яг тренинг хийх тэр фарм руу явсан. Тэгээд тэнд очиход бол нэг Клинт гэдэг хүн тосч явна. Тэгээд тэр хүний ер нь гар доор тэгэл 5 хоногийг өнгөрүүлэндээ. За тэгээд тэнд ер нь юу хийсэн бэ гэхээр юм л хийсэн. Тэгэл морь унсан. За тэгээд моцгол унсан. За тэгээд нөгөө аимтдыг нөгөө хоолыг нөгөө л тэгээ одоо тэр бид нар очсон үедээ тийм одоо хийх ёстой тийм юм байх юм бол одоо тэрийг хийж ямар нэгэн туслаад тэгэл бас нөгөө ер нь тэгэл бүгдийг хийнэ л гэсэн үг. Ер нь cleaning, cooking, gardening, feeding animals. Тэгэл ер нь 5 хоног чинь тэгэл өнгөрөөл. Тэгээд тэр хугацаанд ямар ч гэсэн одоо нөгөө job offer маань ирж эхлэнэ гэсэн үг. Одоо нөгөө ажил олж өгнө гэсэн багц дотор нь байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маань хэрэгжээд ер нь эхлэнэ л гэсэн үг. Одоо тренинг явах хугацаанд одоо бид нар нөгөө талаас бас ажлаа бидний тохируулаад ингээ хайгаад явдгаа л гэсэн үг. Тэгээд нэрээ бас нөгөө хэлхээ мартчих. Тэр нэг одоо эхний өдөр очиж байгаа шүү дээ. Одоо банкны данс интернет гэл тэр өдөр бол нэг Jane гэдэг хүн биднээс интервью авсан. Тэгээд интервьюд нь ороод яг тэр нь юу асуудаг вэ гэхээр ер нь чи ямар ажил сонирхож чинь тий өмнө нь юу хийж исэн. За тэгээд ер нь цаашдын ер нь зорилго чинь юу юм, яагаад Австралид ирсэн ч юм уу нэг тийм чамайг ер нь таньж мэддэг чи ямар хүн бэ гэдгийг чи илүү сайн мэдхийн тулд тийм одоо интервьюд явж байгаа л гэсэн үг. Тэгээд тэр нь болохоор яг тэр нэг ажил олоход нь бас ажил бид нарт тааруулж ажил олоход бас туслана. За одоо энэ хүн бол нэг иймэрхүү ажил хийж байгаа юм байна. За эсвэл ийм характертай хүн юм байна. Тэгээд ийм ажил тохирох юм шиг байна гэдэг ч юм уу тий тэгж олоход ер нь ажил олоход ийм туслах гол интервью гэсэн үг. Ер нь тэр интервью дээр ер нь бүх юмаа л ярих хэрэгтэй. Би ийм ажил хийхийг хүсэж байна. За би ийм ажил бол хийхгүй ч юм уу. Эсвэл надад одоо нэг цаашдын зорилго мөрөөдлөө бас ер нь хэлэх хэрэгтэй. Тэр нь чинь бас ингэж ууж бас юмнууд ч гарч ирнэ. Тэгээд яг бас үнэнгээ хэлэх хэрэгтэй. За машин чаддаг бол яг чаддаг. Би ингээд лайсенстэй. За тэгээд мөр унаж чадахгүй бол би унаж чаддаг юм аа. Ийм байд юм аа гэдэг ч юм уу. Нэг тийм үнэнгээ л хэлэх хэрэгтэй тэр интервью дээр бол. За тэгээд ер нь нэг тийм дүр үзүүлэлт хийх шаардлагагүй. Яг л чамд тохирсон ажил олохын тулд л тэр интервью хийж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд нөгөө тийм фарм байх хугацаагаар ярьжсэн шүү дээ. Тэрнээр ер нь тэгэл job offer-д бол ирж эхэлнэ. За надад бол яг 3 дахь өдөр лөө одоо очоод тэр фармээр очоод яг 3 дахь өдөр дээр нь чөлөө 4 дахь өдөр дээр нь чөлөө ажлын санал орж ирсэн. Тэгээд яг тэр ажил надад тэгэл амар гоё таалагдаад тэгээд бид нөгөө нэг за ингээд ажил олгогчтойгоо уцаар яриараа гэж хэлсэн. Тэгээд яагаад уцаар ярьж байгаа гэхээр нэгдүгээр яг өөрийгөө танилцуулаад тэр одоо ажил олгогчоо бас таньж мэдхийн тулд бас ингээд дуу хоолойгоо сонсвол бас ингээд юм тодруулах зорилгоор бас мэдээж залгаж байгаа тийм бас ингээд би яг юу хийх юм бэ одоо тэр яг ирж байгаа job offer дээр нь болохоор яг ийм ажил хийм гэж байгаа тийм үү ийм ингээд яг эрүүгийн мэдээллүүд өгчин гэхдээ чамд ингээд илүү тодруулмаар байгаа ийм асуудлууд байх юм бол залгаад ингээд асуугаараа гэдэг юм чиглүүлэг өгсөн. Тэгээд яг бүгдрээ тэгээ ажил олгогч руугаа тэгэл яг өрөөнд нь орж байгаа л тэгэл ингээл яриад тэг өөрийгөө танилцуулаад тэгэл надад ийм тодруулах зүйл байгаа маа. Тэгээд ер нь би ингээд өдөрт хэдэн цаг ажиллах юм бэ эсвэл цалин хэд байх уу? Одоо ер нь ямар ажил хийх вэ? Яг та ингээд нарийн хэлээд өгөөч юм нэг тийм тодруулмаар байгаа юмнууд бол утсаар тодруулчихна. Тэгээд яг хөө тэгээд тэр Клинтон гэдэг хүнтэй бас ингээл зөвлөгөө аваад тийм надад ийм job offer ирсэн ер нь ямар гоё юм байна энэ ямар фарм байдаг вэ энэ ямар газар байдаг вэ гэж жоохон зөвлөгөө аваад тэгэл ер нь өөрийнхөө дотоод ертөнцийг сонсоол тэгэл шийдвэрээ гаргана. Тэгээд надад анхны одоо ирсэн тэр job offer маань яг миний нөгөө гоё бодож исэн шиг бүх ер нь талаас нь гоё байсан. Тэгээд би бас нөгөө ажиллагчтайгаа ярьсны дараа амар гоё nice хүн байсан ямар ч гэсэн ингээд харилцааны хувьд тэгээд бүх юм ингээл гоё ойлгомжтой тайлбарлаж өгөөл ингээд юм байсан. Тэгээд бас цалингийн хувьд ч за ажлын хувьд ч нэг тийм амар ачаалттай биш. Би ер нь нөгөө гадуур ингэж ажиллах ажил биш ингээд дотор байх ажил те cleaning ч юм уу cooking ч юм уу housekeeping ч юм уу тийм ажил хий гэж хүсэж байсан байхгүй юу. Тэгээд яг миний ажил болохоор амар гоё нэг одоо нэг гоё олдсон энэ ажлынхаа тухай ярив. Энэ ажил маань болохоор юу юм cattle station байгаа. Тэгээд тэндээ юу юм жижигэн энэ яг юм хөдөө газар ахгүй юу. Тэгээд тэндээ нэг юм жижигэн маркеттэй юм байна л да. Өөртөө л яг shop гэж яриад байгаа. Одоо нэг жижигэн одоо маркет супермаркет юм уу юм. Зүгээр маркет. Тийм тэгээд тэр нь болохоор ингээд shop assistant хайж байгаа гэд. Тэгээд яг тэр job offer надад ирээд тэгээд надад амар гоё таалагдал. Тэр чинь би өглөө яг 8:30 гээд дэлгүүрээ нээдэг. Тэгээд өдрөө 2 цагт дэлгүүрээ хаадаг. Тэгээд 2-оос хойшоо юу хийдэг вэ гэхээр миний ажлын цаг нь бол 5 гэж дуусдаг. Тэгээд дэлгүүрээ хаачаад ер нь тэгээд нөгөө dinner бэлдэх ажилд тусалдаг. За тэгээд хаяа яг одоо нөгөө өвс центр ингээл нөгөө цэвэрлдэг шүү дээ. Кат хийгээд тэр мэрэнд нь бас туслаад явдаг. Нэг герман backpacker байгаа. Тэрэнд туслаад ингээд явдаг. За би ингээд англи үгнүүдийг хойлж ярьж байгаад уучлаарай. Ингэж нөгөө зарим үгнүүдийг шууд англиар нь хэлэх нь өөрөө одоо нэг амар санагдаад байгаа учраас хэлж байгаа шүү да. Тэгээд
Тийм тэгэл тэр ажлыг хүлээж аваад тэгээд би нөгөө юу яасан? Шууд билетээ захиалсан. Одоо энэ газарт би тэр Brisbane-ээс одоо Alice Springs гэдэг газар энэ тэгээд тийшээ 3 цаг онгоцоор нисэж ирсэн. Тэгээд тэр таунд нь нисэж ирсэн. Тэгээд тэр таунасаа энэ хөдөө газар руу болохоор нийт 4 цаг машинаар бас ирсэн. Тэгэхээр энэ маш урт замыг тулж ирсэн гэсэн. Юу нь бол энэ бол яг жоохон хөдөө газар нэг юм нэг тийм том дэлгүүр одоо тийм хоол хүнс авах хувцлах ч юм уу тийм тэгэх боломжгүй юу нэг тийм хөдөө газар байгаа гэсэн үг. Гэтэ гоё байгальтай ойрхон гэж амар гоё газар орчны хувьд. Тэгээд ажилчид нь юу нь бол дандаа эрэгтэйчүүд. Тэгээд эмэгтэй гэх юм бол би байгаа. Тэгээд саний хийсэн одоо герман бакпекер байгаа. Тэгээд яг надтай хамт тэр өдөр яг би ирсэн өдөр яг нэг Америк охин хамт ирсэн. Тэр бол нэг арай өөр позишнд ирсэн. Тэгээд яг манай босс одоо гэр бүл гэсэн үг шүү дээ. Тэгээд нөхөр нь байгаа. Тэгээд эхнэр нь байгаа. Тэгээд эхнэр нь гэл ер нь тэгэл ихэнх нь тэгэл эрэгтэйчүүд. Тэгэл нэг тиймэрхүү миний ажлын хувьд тэгээд билет аваад ингээд ирсэн. За тэгээд нөгөө фармд байх хугацаанд бол тэгээд job offer маань ирчихэж байгаа. Тэгээд билетээ авчиж байгаа. Тэгээд одоо ингээд шийдсэн бол тэр газар руу яг энэ ажлыг accept хийнэ гэсэн бол гэл. Тэгээд нөгөө фармын яг 5 хоногийн дуусаал одоо Brisbane руу дахиж тэр чин Brisbane-с нэг 2-3 цагийн зайтай тийм газар ахгүй юу. Тэгээд Brisbane City-д нэрээд би бол 5 дахь өдөр тэр фармасаа одоо нөгөө бид нар буцаж байгаа. Тэгээд би бүтэнсэн өдөр явахаар билет авсан байсан. Тэгээд хагасаа өдөр бас бүтэн хостелд байсан. За тэр хагасаа өдрийн хостелийн төлбөрийг би өөрөө төлсөн. Нэг тиймэрхүү. Тэгээд яг уу тэр хагасаа өдөр тэгэл гадуур жоохон яваал тэгэл бүтэн санд нь өглөө яг нисэх буудлын руу яваал ирсэндээ. Тэгээд яг уу энэ хугацаанд юу болсон бэ гэхээр нэрээ энэ Австралид ирсэн бол tax file number гэж авна. Тэрийг бол биднэрт нөгөө фармас ирсэн өдөр нэрээ оройн бид нартай бас нөгөө визит басынхан уулзалт хийсэн. Тэгээд яг ингээд бүгдэнд нь ажилласанд нь баяр хүрээ гоё ажлууд болсон байна. Тэгээд яг тэнд очиод ингэж ингэж сайн сэтгэлээр ажиллаарай гэж жоохон лекц уншаал бид нартэй тиймэрхүү л нэг газар суугаал ингээд бид нар чи ярилцал. Тэгсэн тэгээд яг бид нарт нөгөө нэрээ банкны карт маань гарсан байсан хойд одоо бид нөгөө данс нийлэгч чааж дээ. Тэгээд нөгөө карт маань бэлэн болсон гэд тэгээд банкны картыг хүлээлгэж өгсөн. Энэ бол Австралид ирсэн бол SIM card одоо данс тэгээд tax file number энэ тэгээд бас дөрөвдөх нь superannuation. Тэгээ энэ юу вэ гэхээр яг энэ бол бас нэг юм бидний цалингаас суудгадах нэг юм байгаа. Энэ мөнгө бол яг нөгөө tax шиг цаашаа явахгүй бид нэр Австралиас одоо бүр хүмүүс явах үедээ ямар ч буцааж авах мөнгө юм лээ. Бидний цалингаас суудгахдаа яг энэ бидний нэг юм хадгаламж шиг ингээд үлээд идэг юм хадгаламж болоод ингээд татагдаал ингээд тэнд хуримтлагдаал тэгээд бид Австралиас явах үед бид нар ингээд буцааж аваад тэгээд ингээд явах юм мөнгө юм лээ. Тэгээд тэрийг бас нэрээ нэг систем руу орж бүртгүүлээл тийм нэг юм байсан юм аа нэг линк өгсөн. Тэгээд линк руу н ороод тэр системд мэдээллүүд оруулаад нэг тийм бас нэг хийх ёстой юм байдаг. Тэр ингээд тэгэхээр энэ дөрвөн юмыг ер нь бол Австрал хийх ёстой байдаг юм байна. Тэгээд энд бол нөгөө ажиллахаар ирсэн хүмүүс байна. Тэгээд иймэрхүү л байна. Тэгээд тэгээд би одоо ажиллаад явж байна гэхгүй. Одоо би бол цалин авч эхлэегүй байгаа. Одоо ажиллаад яг 7 хоног байна. Тэгээд манай цалин бол яг нэг 7 хоногор нэг юм лээ. Тэгээд яг маргааш цалин маань очих байх. Тэгээд тэр үеийн надаас яг юу суудаж байна. Цалин юу яаж урж юм бла юмудаа бас ойлгож эхлэх байх. Би ч бас ингэ сайн зарим юмнуудыг мэдэхгүй байна. Яа гэдэг юмтэй. Тийм байна. Тэгээд гой байна. Тэгээд ер нь бол ICM-гээр ийм нэг визитос гэдэг хөтөлбөр өөр нь 100,000 төгрөг багцаар нэрч байгаа хүмүүс байвал асуух зүйл байвал асуугаарай. Би нээлттэй гоё туршлагаа мэдээлэл хуваалцахад бэлэн байгаа шүү. Тэгэл баяртай. Bye bye.